Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай. Гүүний айргийг Монгол орноос гадна Казах, Киргиз улс, автономит Башкир мөн халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөр хангай, Төв, Дундгов аймагуд айраг үйлдвэрлэдэг гол нутгууд. Гүүний айргийг 100 намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айрыг эсгэж болно. Гүүний айраг бол 100 цагт өдөр тутмын хэрэгцээд хүнс болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Саан болон айргийн бүрэлдэхүүний 1.8-аас 2.2 орчим хувийг сүн хүчлийн бактерийн нөлөөгөөр жижиг язмаг үүсгдэг учраас ходоод гидсний ажиллагааг хөндрүүлдэггүй хэлбэрхэн шингэдэг байна. Айргийн бүрэлдэхүүнд чухал амин хүчлүүд байх бөгөөд найрлагын хувьд айраг нь төгс чанарт тижээлийн зүйл. Үүгээр айраг нь эхийн сүтэ ойролцоо гэдгээ. Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, Б, Е витамин агуулгадана. 1 литр айрагт тэг 13-аас тэг 14 мг А витамин, 95-аас 100 мг С витамин, 100-аас 200 мг аскорбины хүчил байдаг. Айраг бол Д витамин ихтэй бүтээгдэхүүн. Үржлийн витамин болох Е витамин 1 литр сааманд 165-аас 105 мг байдаг. Түүнчлэн Б-гийн төрлийн витамин агуулгаддаг. Мөн кальц, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэсээр үхрийн сүүнээс давуу талтай. Айраг нь ялзруулагч бактери, гидсний сах унцар болон сүрье, халдвар төвчний үүсгэгчийн өсөлт үржилтийг саатуулах, гидсэн дэх ялзарлын процессыг зогсоох, гидсний pH-ийг хүчлэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөө талаараа эсэлтийн үр дүнд бий болдог сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой юм.